Энийг бас чуулганд хэлжсэн. За тэр төлөвлөгөөнд орсон 24-ийн төсвийн хязгаарлалт 24% заалт нэг талд нь байж байгаа. Нөгөө талд нь жил болгон цалин хөлсийг нэмнэ гэсэн заалт бас байгаа. Тэгэхээр төлөвлөгөөнөөс нэг заалтыг нь бол аваад нөгөө заалтыг нь орхичих байдлаар бол асуудал хандаж болмоорг байгаамаа. Яг үнэ хэлэхэд энэ улсын төсөв өөрөө эргэн бүрэнд тодорхой. Миний одоо бодит орлого яаж нэмэгдэх нь надад ямар нөлөөтэй юм бэ гэдэг талаас бол харж байгаа бах. Тийм учраас бол тэтгэврийн тэр инфляцтай уялдуулж нэмэхээс гадна цалин хөлс дээр бол тодорхой хэмжээний их усрыг бол тавих шаардлагатай гэж би бол харж байгаа. Цалин нэмчингүүт инфляц одоо учир зүггүй өсчнө гэдэг ийм зүйлээс ерөөсөө манайх салахгүй маа. Нөлөөлөх хүчин зүйл мөн боловч яг инфляцид нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол би энэ цалин хөлс тэтгэвэр тэтгэмж бол биш ээ гэдгийг бол хэлмээр байна. Энэ олон одоо бас гадна дотноос импортыг өдөөсөн зүйл чинь яг нэг үгээр энэ бүтээн байгуулалтын одоо ажлуудтай ч холбоотой. Тэгэхээр энэ 24% хязгаарыг Жавхлан сайд эдийн засгийн хөгжлийн яам бас байгаа. Анх эдийн засгийн хөгжлийн яамаас орж ирсэн шүү дээ, тийм үү? Одоо Ган төмөр сайд энэ урсгал зардлыг багасгахыг томоохон бүтээн байгуулалтаа хөдөлгөе гэсэн. Одоо тэр том бүтээн байгуулалт тэр юм чинь бүгдийг болсон. Ихэнх нь. Тийм учраас одоо энийхээ эргэж хараад тодорхой нөхцөлтөөр төлөвлөгөөн дөр хууль биш төлөвлөгөөн дөр байгаа асуудал байгаа учраас төсвийг одоо энэ засгийн газрын цалин хөлсийн олон шаардлагууд дээр боловсрол, эрүүл мэндийн ахмадын үн дээр одоо тодорхой хэмжээний төсөв тавих боломжийг бол энэ төсвийн хүрээний одоо мэдээлэл дээрээ ч гэсэн тэр за мөн төсөв дээрээ ч гэсэн оруулж ирэх хэрэгтэй байна. Тийм учраас би одоо яг энэ асуудал дээр бол тэр төлөвлөгөөн дээр өөрчлөлт оруулах сандлыг бол их хурлын гишүүд одоо үнэхээр энэ цалин хөлс тэтгэвэр тэтгэмж дээр дэмжиж гэж байгаа. Бүгдээрээ л дэмжиж гэдэг. Тийм учраас бүгдээрээ би бол дэмжих болов гэж бодож байна. Энийг оруулж ирье. За тэр хуулийн 1000 гаруй заалтууд байгаа гэдэг дотор бол одоо зарим нь бол үнэхээр бодлогын асуудууд байгаа. Гэхдээ яг Жавхлан сайдаас тодруулахад яг ямар одоо аваа хийчмаар тийм заалтууд байна. Том масс нөлөөтэй. Тэрийг асуумаа. Дээрээс нь эдийн засгийн хөгжлийн яамнаас асуухад одоо ингээд бид нар цалин хөлс тэтгэвэр тэтгэмжээ бүгдийг хаагаад бүх одоо юмнуудаа дээрээс нь баахан хүнийг одоо 9-10% одоо ажилгүйд ийг бий болгоод тэгээ ингээд ирэхээр чинь эдийн засгийн улам агшаад эргээд нөгөө чөтгөрийн тойрогт орчих юм шүү. Тэгээ та хэд энийг юу гэж харж байгаа юм бэ? Инфляцийг 6% барина гэдэг одоо бол өнөөдөр бол нэг 8 орчим хувьтай бол байна. Он гартал бол хэдэн гэж төсөөлж байгаа. Нэг. За дээрэс нь төсвийн олох орлох боломжуудаа дайчлаа. Тэр оюу толгой материйг бол харж байхад одоо үндсэндээ бид нар долларын 11% зээлийг аваад 10 хэдэн жил явцсан байлээ шүү дээ. Гэтэл долларын одоо хадгаламж чинь Монголд 3%, долларын зээл нь бараг 2 дахин бага хүүтэй гэж байгаа шүү дээ. Дээрээс нь доктортой байдлын мөнгөний доктортой байдлын зөвлөөс асууж тэр гадаадад ирээдүйн өв сангийн мөнгийг 3-4% хүүтэй хадгалсан төсвийн зардлыг бас нэг талаараа бол одоо өсгөж байна гэж юм дүгнэлт хийсэн байл. Тэгэхээр энэ тал дээр одоо тэрийг эх жилүүдэд ирээдүйн өв сангийн тухай хуулинд өөрчлөлт оруулаад заавал гадаадын банкнд хямд одоо дүнгээр хадгалах гэхээсээ илүүтэйгээр энэ дотоод хэрэгцээтэй байгаа валютын нөөц, дээрээс нь тэтгэврийн зээлийн асуудал, цалингийн зээлийн асуудал, за бизнесийн зээлийн асуудал гэдэг ийм зүйлүүдээ одоо бас тодорхой эрсдэлдэх хүчин зүйлийг харгалзаж байгаад оруулж ирвэл яасан юм бэ? Энэ тал дээр бол тэр зүйлийг би тодруулж асуумаар байна мөнгөний бодлогынхнаас. Дараа нь за асуулт нэлээд олон хэд хэдэн асуулт тох шиг байна. За болдын Жавхлан сайд 5-8. За эрдэнэ төшөөний асуултанд хариулъя. За үнэхээр одоо энэ удаагийн их хурл энэ төсвийн зардлыг нэмээд байгаа энэ хуулиудаа эргээд хараад нэг янзлуул их л сайн байгаа юм. Нодлон бид нар санаачлах гаргаад их хурлын төсөв баталсан дагсан тогтоол дээр энэ заалтыг өгнө оруулаад хугацаанд нь бид нар саналаа их хурл руу хөргүүлсэн. Ийм мэрэм дараатаагаар энэ хуулиудыг өчнг болгож өгөөч, хойшлуулж өгөөч гэдэг. Тэгээ их хурл дээрс ажлын хэсэг байгуулад заваарыг тааж орсон байгаа. За гэвч тэндээс их хурл руу шийдвэр ороогүй, буцаага засгийн газар руу явуулсан байна. За тэгээд эдгээр хуулиудаас нэг ядаж ганц хуулийг нь штэ, ганц хуулийг нь тодглон өөр оруулсан. Тэгээд юу хилцэх нь битгий хилцүүлэгчгүй бид нар буцаасан. Та маш сайн санаж байгаа. Тэгэхээр ер нь энэ зардлуудаа бууруулах дээр
энэ хуулиудаа барьж явах дээр зөрөгтэй хөдөлцгөөсөн дээр баха бүгдээ. Ер нь санал бэлэн болцсон, хөргүүлсэн байгаа. За орлогоо нэмнэ гэж байгаа. За ингээд магадгүй манай борлуулалтууд нэмэгдээд орлого нэмэгдэж магадгүй. Гэхдээ бид нэр орлого нэмэгдсэний хэрээр одоо алдагдлал буурна үгээс зардлаа нэмж чадахгүй. Нөгөө 24 өгсөн хязгаартаа баригдана. За ийм хайчин дунд байгаа гэдгийг хэлье. За ирээдүйн сан эдийн засгийн яамнаас асуух шиг боллоо. Зүгээр би зөв саналаа хэлчих. Тэр ирээдүйн сан дээр одоо ингээд нэг хүн харахад мөнгөтэй болцсон байгаа байхгүй юу? Өмнө зүгээр дансны хулган дээр байсан юм. Одоо тэр чинь эхлээд найдвартай байх хэрэгтэй, хөрөг чадвартай байх хэрэгтэй. Тэрний дараа өгөөж хайж болно гэхээс одоо тэрийг зүгээр нь хувьцаанд аваач хийгээд Монгол улсын зээлжих зэрэглэлийг нөөцөө алдаж болохгүй. Баг хүүтэй гэж байгаа 4.3-аас 4.8% хүүтэй Английн төв банк, Люксембургийн төв банкн дээр байж байгаа юм. Хамгийн найдвартайгаар. Ингээд энэ жилдээ нэг 96 тэрбум төгрөгийн өгөөж авч байгаа. 96 тэрбум шүү. Энэ ч бас бага мөнгө биш. Тэгтээ найдвартай бөгөөд манай Монгол улсын валютын нөөцөн дээр тооцогдож байгаа. Хэрвээ тэрийг аваад нэг хувьцаа худалдаад авчих юм бол нөгөө 5.7 тэрбум гэдэг нөөц маань шууд 1.5 тэрбум доллараар багасаад бид нар маргааш нэг гэдэл зээлжих зэрэглээ буцаад 12 жилийн өмнө алддаг шиг алдна. Тэгэхээр тал талын юмнууд бодож иж энэ ирээдүйн сангийнхаа мөнгөнд хүрэх хэрэгтэй. Ямар ч байсан энийг дансын бүрэн бүтэн одоо болгоод өнгөрсөн жилүүдэд ингээд найдвартай хадгалж байгаа. Бас өсөж байгаа. 2 номер Эрдэнэт гишүүний асуулт нэмэлтээр хариулъя. Урсгал зардлын үед яг сүүлийн жилүүд ямар чиг хандлагатай байгаа талаар танд мэдээлэл танилцуулъя. Номинал дүнгийнхээ үед 24 онд 22.1 их 80 төгрөг байсан. 25 онд 23.9 их 80 төгрөг, 26 оны төсвийн төсөлд 24.6 их 80 төгрөг номинал дүнгээр бол өсөлттэй явж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх үеийн хувьд 24 онд 27.5%, 25 онд 26.6%, биднээсийн зорж байгаа нь 26 онд 24% болгоё гэж буурч байгаа. Шалтгаан нь бол сүүлийн жилүүд урсгал зардал хит өндөр өсөлттэй байсан. 24 онд гэхэд 30% өсөлттэй, 25 онд 8% өсөлттэй байсан. Энэ өсөлтийг нь бас хит өсөлт нь бас хөрөнгө оруулалтын зардалтай харьцуулахад урсгал зардлын эдийн засагт үзүүлэх нөлөө нь бол үржүүлэгчийн нөлөө бага байдаг учраас хоёрдугаарт нь бас инфляци үзүүлэлт дарамт нь өндөр байдаг учраас бууруулъя гэж ярьж байгаа. Энэ тал дээр бас эдийн засагчид бас төсвийн доктортой байдлын зөвлөлгээд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас байнга бас санал дүгнэлтүүд өгч байдаг. төсвийн доктортой байдлын зөвлөл 4 номер микрофон өгье. За төсвийн доктортой байдлын зөвлөлөөр эн чинь базар. Тэгэхээр энэ ирээдүйн сангийн хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг хайх хэрэгтэй байна гэдэг тийм дүгнэлт. Гэхдээ энэ хүрээн дээр биш төсвийн гарсан дүгнэлтэн дээр бичсэн зүйл. Нэг талаас Жовсон сайдын хэлдэг зөв 2030 он хүртэл гард өрөхгүй байх ийм хуультай. Замд нь хуульд өөрчлөлт ороод зарцуулж ясан тохиолдол бий. Тийм учраас бол эхний ээлжинд ямар ч гэсэн ирээдүйн өв сангийн хөрөнгө бол найдвартай байрчих хэвээр гэж. Зөвхөн бид хийсэн дүгнэлт бол юу гэхээр энэ 1-4 орчим хүүтэй. За тэгтэл нөгөө гадаад зах зээлээс Монгол улсын засгийн газар босгож байгаа бонд бол 6 орчим хүүтэй. Ингээ хүүгийн зөрөө байгаа энийг бол бас анхаараа гэсэн байдлаар бичсэн байгаа. Тэгвэл энийг бол тэр бонд руу их нэршилтэй. Эрдэнэт гишүүн тодруулъя. Бид нар гадаадад 4% хадгалаад өөрсдөө буцаагаад 7% зээл аваад байгаа байхгүй. Ямар ч эрүүл хүний ухаанаар бодсон өөр хүмүүстэй авчиж мөнгөө 4% хадгалжингуудаа буцаагаад 7-8% ингээ аваад хар чинь зардал өсөх нь ойлгомжтой шүү дээ. Тэр мөнгөөр бонд аав гэж юусоо хэлээгүй. Өөрөөр хэлбэл тэр ирээдүйн өв сангийнхаа мөнгийг эргээд Монголынхаа дотоод зах зээл рүү энэ өндөр хүүтэй 20-30% үедээ бизнес хийхэд 20-30% хэрэглээний тэр бизнесийг дэмжиж байгаа шүү дээ. Тэтгэвэр цалин чинь өөрөө нөгөө талаараа хүн аваад 30 дороо хадгалахгүй шүү дээ мөнгө аваад. Яаж нэг хөр нөгөө нэг эдийн засаг буюу ажлын байр бий болгож байгаа энэ олон мянган жижиг дунд үйлдвэрлэл том одоо тэр татвар төлж байгаа гэдэг хүмүүсээ чил бараа хөвшгийг худалдаж авч байгаа байхгүй юу. Тэд нар чинь эргээд төсөв татвараа төлдөг.
Тэгээ ийм зүйл дээр л би хэлээд байгаа. За үг хэллээ тий. Үг хэлчлээ. За